Сайн анар байна. 2025 оны 1-р сарын 12-ны ням гараг өнөөдөр би ажлынхаа ойролцоо байдаг Парк Монсүгийн бичлэгийг хийхэр шийдсэн байгаа. Ягаад Парк Монсү вэ гэхээр би Парис хотод анх удаа аяллаар ирж байхдаа энэ парк дотор гүйж байгаа хүмүүсийг хараад нэг л өдөр энэ хүмүүстэй адилхан өглөөрт гараад тайван сайхан гүйлтийн бэлтгэл сургалт хийж үзэх юмсан гэж мөрөөдөжсэн болвол тэр мөрөөдлөө би хэдэн жилийн өмнө дагуулan биелүүлсэн. Парис хотод нүүж ирээд удаагүй байхдаа энд амьдардаг гүйдэг хүмүүстэй танилцаад монголчууд тэдэнтэй хамт хэд хэд удаа энэ паркт бэлтгэл сургалт хийж байсан. За энд харагдаж байгаа зүйл бол гүгч биднэрт хамгийн чухал усны зориг байна. Маш хэрэгтэй зүйл. Энд харагдаж байгаа зүйл мөн адил усны зориг баримл биш шүү. Парис хотод байдаг дөрвчих шиг усны зориг, сандал, хашаа гих мэтчлэн ер нь олон нийтэд зориулсан зүйлс дандаа ийм ногоон өнгөтэй байдгийг зүгээр сонирхуулаад хэлье. За тэгээ эргээд парктаа ирсэн ч гэсэндээ би энэ паркийн хандлал дээр ер нь юм ярихгүй. Яагаад гэхээр би зүгээр л энэ паркт өнгөрсөн дурсамжаа эргээд санаа сайхан чийлрэх гэж ирсэн юм аа. За түрүүчийн хэлсэн шиг ногоон өнгөтэй асар дотор кофе халуун юм зарж байна. Энэ дотор бас л адилхан ногоон өнгийн борин тойруулга дээр хүүхдүүд тоглох гээд хүлээж байна. За энэ модны хашаагч гэсэн харж байгаа ногоон өнгөтэй байгаад тэгэхээр ажлын цаг болох гэж байгаа учраас эндээс ер нь гарцгаая. За ажил маань тардлаа. Миний ажил ер нь 10-аас 11 цагийн хооронд таардаг. Би нэг найзынхаа хүсэл дээр нэг гудамжны бичлэг хийхээр явж байгаа. Гэхдээ Эвлийн замхаг ялалзж байгаа учраас бас бичиж авах хэрэгтэй. За тэгэхээр би хаана ирсэн байна вэ гэвэл тэр цаана харагдаж байгаа цэнцтэй улаан байшин хараад зарим хүмүүс таньж байгаа байх. Энэ бол алдарт улаан тэрэн буюу Мулан Рууж. За Мулан Рууж нь Пигалийн гудамжинд байдаг. Манай найз намайг Пигалийн гудамжны дүрцийг аваач гэж хэлсэн учраас би энд ирлээ. Тэгэхээр сайхан сэтгэл гаргасан шүү. Цаг заваа гаргаад миний хөшин намайг ойлгоорой. За тэгэхээр Мулан Рууж бол 1889 онд анх баригдсан. 1915 онд нэг шатсан. Тэгээд 10 жилийн турш засвар хийгээд 1925 онд эргэж нээлттэй хийгээд өнөөдрийг хүртэл ажилласан арал байна. Гэхдээ би харах орж амжиг байгаа. Мулан Рууж дотор каварет бүжгэлдэг. Яг гоё гэж сонссон. Гэхдээ би нэг сонирхгүй гал та. Тэгж байгаа нэг л өдөр орох байх. Тэгээд Пигалийн гудамжны эргэн тойрныг та бүхэндээ харуулъя. Ерөнхийдөө байдал нэг иймэрхүү. Пигалийн гудамж бол шөнийн гудамж гэж нэрлэгддэг. Шөнийн 3-4 цагийн үед ч гэсэн иймэрхүү хөдөлгөөнтэй байгаа. За тэгээд дандаа насан туршид зориулсан үзрийн үйлчилгээ, клуб, дэлгүүр байдаг. Насан туршид гэхээр ойлгож байгаа шүү дээ. Нэг иймэрхүү нэмэх 21 гэдээ ойлгож байгаа. Нэг байдал иймэрхүү байгаа. Тэгээд миний сонирхдаг юм их байхгүй болохоор эндээс явлаа. Тэгээд метрондоо суулаа баяртай Пигалаа. За эргээд Эвлийн цамхаг дээр ирлээ. Энэ бол сар шүү манайхаа. Энэ жилийн хамгийн бүтэн сар мөн 6-гийн метроны цонхоор Эвлин гэж гоё харагддаг мэдээд аваарай найзуудаа. Энэ болохоор Пале Токигийн хажууд байдаг кафегаас ингэж харагддаг. Харин энэ бол Эвлийн цамхагийн эсрэг талын Яна гүрний хажууд байна уу. За харин одоо Трокадеро талбай дээр байна. Энэ бол хамгийн алдартай газар. Жуулчид их цугладаг. Та бүхэн харж байгаа бах. Мөн хүмүүс болох халаасны олгаач нарч гэсэн байж байдаг шүү. Анхааралтай байх хэрэгтэй. За тэгээд өөр дүрс байхгүй учраас гоё арслан харуулъя. Эдгээр дүрсүүдийг энэ 7 хоногт ажлынхаа завсралгаа болон ажлынхаа дараа бичсэн учраас хангалттай олон дүрс авч хэмжээгүй бололтой энэ үрээд өндөрлөж байна. Гэхдээ 7 хоногийн сүүлээр би Île-de-France-т амьдардаг хот төлөвлөлт антропологоор доктор хамгаалж байгаа амгаланхтай болцсон. Тэр нэлээд халуун яриа өрнүүлээд урт бичлэг хийсэн учраас аудио хэлбэрээр SoundCloud-д оруулъя гэж бодож байгаа. Утгагүй энэ бичлэгний дараа линк оруулна. Тэгэхээр SoundCloud дээр бас уулзцгаая. Баяртай.